Таны рекордыг бол жишээ нь эвдэх ямар ч боломжгүй юм байна гэсэн тийм алгоритмаар бодсон ч гэсэн боломжгүй юм байна гэсэн юм гарсан юм байна. Тэгээ нодлон манай нөгөө улсын хурлын гишүүдийн албаныхаа маань ер нь тэгээд энэ Япон улстай технологи болон одоо сургалт одоо бүхэл одоо тэр хүмүүжил ёс суртахууны талаар ингээд олуулаа ирсэн л дээ. Тэн дээр тэгээ нөгөө Чибагийн их сургуулийн нөгөө профессор доктор ерөнхийлөгчүүдтэй бидээс ингээд бас галаад арахгүй байсан юм. Хоолнд орсон юм л та. Тэгээ нөгөө Хавхай аваргын одоо 45 төрөгийн ингээд тухай ингээд бидээс жоохон бас яриа ингээд өөрөөсөн чинь тэн дээр математикаар Япончууд ч нэг тийм юугаараа тийм одоо мундаг гэх юм уу гэдэг. Хэрэглэх гээд байдаг шүү тийм. Нарийн тоогоо тий. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө нөгөө тийм сансрын тоог гарч иж байна. За жил 6 бай шүү. За тэгээд 45 дөрөв гэхэлэр чи одоо 6 8 48 уу? Тий. Тэгэхээр 8 жил дараалж ерөөсөө төрөг алдахгүй төрүүлж иж одоо миний төрөг эвдэх нь шүү дээ. Тэгэхээр энэ болохоор тасралтгүй. Тэгэхээр боломжгүй. Тэгээ нөгөө сансрын тоо гарч ирээд Хавхай аваргын 45 төрөг ерөөсөө одоо араадан адгуус хүртэл эвдэхэргүй ийм аюултай тоо байна наад чи ингээд. Тэгээ би бодлоо л том. Дайнаас хойш гэж Японч шиг ярьдаг. 1945-аас өмнө хойно гэж ярьдаг. Тэгээд энэ дээр юу хэлэхлээ гэхээр нөгөө жилд 2 хүн байшгүй байсан баг. Тэгээд 4 хүн байшгүй одоо 6 байшгүй. Одоо нөгөө миний хайртай аваргууд маань нөгөө Тайху аварга нөгөө таны өмнө гэсэн Футабаяма гэх энэ мундаг аваргууд маань байсан. Тэгээд дайнаас хойш бол юм тэгээд 6 байшир руу ер нь шилжиж орцсон л та. Тэгээд ярьдیں۔ Хэрвээ одоо энэ сар болгон одоо биднээс одоо мэдэхгүй юм л та. Одоо энэ аваргууд ертөнцөөс одоо тэнгис гарсны дараа ч мэдэхгүй одоо ингээд сумаа бол үнэхээр эрэлт хэрэгцээтэй ийм мундаг ийм агуу спорт болж өгсөн. Сар болгон тэмцээн болдог. За дээр нь одоо нөгөө анагаах ухаан одоо маш одоо хөгжсөн ийм юм болоод нөгөө тариа тарихлаар итгэждэг. Ийм болохоор одоо миний рекорд одоо ингээд эвдэгдэх ухаа гэдээ би бас жоохон ингээд зөөллөд ингээд ярихгүй юу. Тэгсэн чи тэглэж гисэн энэ дийлэхгүй маа сэтгэл зүй дийлэхгүй.